За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн хичээлээ эхлүүлцгээе. Хамгийн түрүүнд завилд суугаад цэжнийхаа өмнө хоёр гараа залбирсан хэлбэрт авчираад талархаад өөрлөгөө болон бусад руу хайр илгээгээд эхлүүлцгээе. За тэгээд дээшээ хараад хэвтээ. Бүх биеийг газар руу суллаад орхиод хэсэг зуур бүх анхаарлаа амьсгал дээрээ болон өөрийнхөө бие дээр авчиръя. Одоо цаг дээрээ авчиръя. Яг хаана байгаа тэр газараа анхаарлаа авчиръя. Энэ өрөөндөө гудсан дээрээ өөрийнхөө бие дотор анхаарлыг авчирч одоо цагаа мэдэрцгээе. Хамраараа амьсгалаа гүнзгий аваад гидсээ дүүргээд уушгаа тэлээд амьсгалаа харин гаргахдаа гидсээ өөрлөгөө шахаад нуруу руугаа шахаад дуустал нь гаргаарай. Амьсгал орж ирэх болгонд биеэ мэдрээд анхаарлаа өөрийнхөө дотор авчиръя. Амьсгал гаргах бүртээ өөрийнхөө биеийг амарч байгааг, суларч байгааг, бүх хөшсөн, зангирсан булчингууд суларч байгааг мэдрээрэй. Нэг гараа цээжин дээрээ, нөгөө гараа гидсэн дээрээ тавиад зүрхнийхээ цохилтыг болон амьсгалаа мэдэрч болно. За эндээсээ гараа булгаад хоёр хөлийг дээш нь тааз руу өргөе. Хоёр гараараа буйныхаа араас барьж болно. Эсвэл уяагаа ашиглаад буйныхаа араар оруулаад татаж болно. Өсгий рүүгээ жигээд, үлмий рүүгээ жигээд ээлжлэлээ. Хөлийн ард талаар сунж байгааг ажиглаад аль болох өвдгөө тэнэлэх гэдэг чий. Тэгээд гүнзгий амьсгалъя. За шаагаараа гадагшин дотгошн эргүүлээд хөлөө сэрээгээд өгье. За өвдгөөрөө нуулаад буяа гидсэндээ нагаад хоёр тишээ өнхөрлөө. Нурууныхаа доод цэцэг нуруунда массаж хийгээд биеэ мэдрээ. Өөрлөгөө нэг татаад зүүн хөлийг доош нь буулгалаа. Баруун хөлөө үлдээгээд амьсгалаа аваад гарахтаа өөрлөгөө ойртууллаа. Үргэлжлүүлээд амьсгалтайгаа хамт хөлөө өөрлөгөө татах хөдөлгөөнийг хийцгээе. За баруун хөлөө биеэсээ нэлээд холдуулаад 90 градус үүсгэж байгаад гадагш нь ташаагаа нээгээд буулгалаа. Баруун тал руугаа баруун гараараа өвдгөнийхөө дотор талаас баг зэрэг дараад өгч болно. Зүүн гараараа харин зүүн ташаан дээрээсээ доошоо нуруугаа газраас хөндөрүүлэхгүйгээр доошоо дараад өгч болно. Тэгээд гүнзгий амьсгалъя. Хэтэрхий хүчлэхгүйгээр гарынхаа жинг хөл дээрээ болон ташаан дээрээ мэдэрч байна. За тэгээд гүнзгий амьсгалыг үргэлжлүүлээд амьсгалаа авахдаа баруун гараараа баруун хөлөө гадна талаас нь өргөөд биеийн төвд авчирлаа. За баруун гараараа баруун хөлнийхөө гадна ирэмгээс нь бариад дэлгээд өвдгөө баруун суг руугаа ойртуулад хагас аз жаргалтай хүүхдийн байрлал барьлаа. Эндээ гүнзгий амьсгалъя. Зүүн гараараа ташаан дээрээсээ жоохон дараад өгье. За энэ байрлалаасаа зүүн хөлөө өргөөд
баруун хөлийнхөө гадна шагаагаар зүүн хөлийн өвдөгний дээд хэсэгт тавиад гар нь хүрч ивэл зүүн хөлний гуйны ар хэсгээс хоёр гараараа бариад өөрлөгөө бага зэрэг татлаа зүү утас сүвлэх байрлал. Баруун тухай маань баруун хөлөнд хүрч ивэл гадагш нь жоохон түлхээд өгч болно. За баруун хөлийн гадна талаар сунж байгааг ажиглаарай. Хэтэрхий өөрийнхөө зовоохгүйгээр, хүчлэхгүйгээр бага зэрэг өөрлөгөө татна. Үргэлжлүүлэн гүнзгий амьсгалын эндэ. За эндээсээ баруун хөлөө зүүн хөл дээрээ ачаад хоёулангийн нуглаад шилбэн дээрээсээ хоёр гараараа бариад хүрчийвэл тэгээд өөрлөгөө бага зэрэг татаад ойртууллаа. Хэрвээ гар нь хүрэхгүй байвал уяагаа ашиглаад өөрлөгөө жохон татаад өгч болно. Эндээ гүнзгий амьсгалыг хаагуур сунж байгааг, хаагуур ажиллаж байгааг ажиглаарай. Дараагийн удаа гүнзгий амьсгал аваад гарахдаа хоёр хөлөө яг энэ чигээр нь биеийнхаа зүүн тал руу уулгалаа. Баруун гараа дэлгээд харц баруун гарыг үзүүрлөө. Харин зүүн гараараа хоёр хөл дээрээсээ жоохон дараад өгч болно. Гал мөр маань газраас хөндөөрөхгүй газар руу сайн наалтсан байгаа. Харин хоёр хөл маань агаар дээр байж болно. Эндээ нуруугаа мушгаад гүнзгий амьсгалъя. Дараагийн удаа амьсгалаа авахад хоёр хөлийг өргөөд биеийн төвд авчирлаа. Баруун хөлийг газар руу тэнэлгэж буулгаад зүүн хөлөө өвдгөөр нугалсан хэвээрээ өөрлөгөө татлаа амьсгалаа аваад гаргахад өвдгөө цээж рүүгээ гуяа гиз рүүгээ ойртууллаа. Амьсгалтайгаа хослуулад хийгээрэй. Энэ удаад зүүн өвдгөө зүүн талынхаа суг руу илүү ойртуулад ташаагаа бага зэрэг нээж ин эндээ үлдээд гүнзгий амьсгалъя. За эндээсээ зүүн хөлөө биеэсээ бага зэрэг холдуулж байгаад биеийн төвд авчирч хагаад зүүн тал руугаа буулгаад ташаагаа нээлээ. Өвдөг маань яг ташааны нэг төвшөнд байхаар зүүн гараараа дээрээс нь жоохон дараад өгч болно. Баруун гараараа харин баруун ташаан дээрээсээ доош нь дарлаа. Эндээ гүнзгий амьсгалъя. Алгуурхнаар зүүн гараараа хөлөө дээш нүргөөд хажуу талдаа хагас аз жаргалтай хүүхдийн байрлал ирлээ. Шагаан дээрээсээ эсвэл хөлийнхаа гадна талаас нь бариад өвдгөө суг руугаа ойртуулад эсвэл долоовор дунд хуруугаараа хөлийнхөө эрхээ ураанаас бариад өөрлөгөө бага зэрэг татаж болно. Баруун гар баруун талын ташаан толгой дээр эндээ гүнзгий амьсгалъя. За эндээс баруун хөлөө мөн өргөөд зүүн хөлийнхөө гадна шагаагаар баруун хөлийнхөө өвдөг дээр тэгнээд зүүн утас сүвлэх байрлал эсрэг талдаа. За уяагаа ашиглаж болно эсвэл гараараа баруун хөлийнхөө гуйны ар талаас бариад өөрлөгөө бага зэрэг татаад өгье. За зүүн тухай маань зүүн хөл рүү хүрж ивэл гадагш нь жоохон түлхээд өгч болно. Хэтэрхий хүчлэхгүйгээр. Эндээ хаагуур сунж байгааг, хаагуур ажиллаж байгааг ажиглаад гүнзгий амьсгалаад үлдээ.
зүүн хөлөөрөө баруун хөл дээрээ ачаад тэгнээд хоёр өвдгөө нуглаад үрлүгээ баг зэрэг татлаа уяагаараа эсвэл хоёр гараараа шилбэн дээрээсээ барьжгаад гуяа гиз рүүгээ ортуулъя. Баг зэрэг эвгүй мэдрэмж төрж байвал хоёр хөлөө салгаад гуяа гиз рүүгээ ортуулсан байрлал дээр үлдэж болно. За хоёр хөлөө бие дээр нь давхарласан хэвээрээ биеийнхаа баруун тал руу буулгалаа. За тэгээд зүүн гараа мөрнийхөө түвшинд алгаар нь дээш нь харуулад дийлгээд харц маань зүүн гарын үзүүрлөө баруун гараараа хоёр хөл дээрээс жоохон дараад өгнө. За тэгээд хоёр дал мөр маань газраас хөндөөрөхгүй биеийнхаа мушгирч байгааг, нурууныхаа мушгирч байгааг ажиглаад гүнзгий амьсгалъя. За хоёр хөлөг өргөөд биеийн төвд авчирлаа. Гуйныхаа ар хэсгээс хоёр гараараа барьж агаад урагшаа хошоо 3 удаа нуруунд дээрээ өнхөрнө. 3 дахь дээрээ дээшээгээ бүтэн босч ирээд хагас зав байрал руу ирнэ. За суудлын яс болон ахар сүүл хоёрын хоорондын жижигхэн зайн дээр тогтоод нуруугаа урт сунгаад хүзүүгээ сунгаад мөрөө чихнээсээ хол хоёр гараа ардаа тулж болно. За хөлөө хинээлгэж болно, эсвэл өвдгөөрөө нуглаад шилб маань яг таазтай эсвэл шалтай параллел хагас эсвэл бүтэн заалгуурхан хөлөө уулгалаа. За эндээс хоёр гуйынхаа араас хоёр гараараа барьжгаад үнэ муур байралтай адилхан хөдөлгөөнийг хийнэ. Амьсгал авахад нуруугаараа хотоогоод эцээ гуйлуугаа ойртуулад амьсгал гаргахад хоёр гараараа хөлнөөсөө зуурч байгаад нуруугаа бүхтэлгөөд өөрийнхөө олгоод гуйнаасаа холдно. Амьсгал авахад нурууны хайл болох дээд зэхээр хотоогоод эрүүгээ дээш нь хүзүүгээрээ сунгаад амьсгал гаргахад эрүүгээ ингэрлүү нуруугаа бүхтэлгэнэ. За өөрийнхөө хурдаар өөрт тохирсон байдлаар амьсгалтайгаа хослуулад үргэлжлүүлээд 3 удаа хийгээрэй. Буцаад биеийн төвд ирлээ. Энэ байрлалаасаа баруун хөлөө өргөөд гадна шагаагаар нь зүүн хөлийн өвдөгний дээд хэсэгт, гуйны доод хэсэгт тавилаа. Хоёр гараа ардаа тулсан хүзүүгээ урт мөрөө чихнээсээ хол хуруугаа өөрөөсөө эсрэг зүгт эсвэл өөр лүгээ чиглүүлээд аль тухтайгаар нь чиглүүлж болно. Зүүн хөлөө буюу доор байгаа хөлөө өөрөөсөө холдуулаад эсвэл өөр лүгээ ойртуулад баруун талын хөлөнд хэр их ачаал ирж байгаагаас шалтгаалаад өөртөө тохируулаарай. Үргэлжлүүлэн гүнзгий амьсгалъя. За эндээсээ баруун гараа ардаа тулсан хэвээрээ зүүн гараа урагш нь авчираад баруун хөлийнхөө гадна ирмэгээс бариад өргөлөө. За өвдгөө баг зэрэг нугалж болно. Бүтэн тэнэлэхгүй байсан ч болно. За тэгээд баруун гараа хоош нь явуулаад нуруугаараа баруун тал руугаа эргэсэн байна. Харц хоошоо баруун гар руу эсвэл хойд талын хан руугаа харж болно. Гүнзгий амьсгалъя. Баруун гараа алгуурхнаар урагш нь авчираад баруун хөлийнхаа дотор ирмэгээс бариад хөлөө нэг удаа урт сунгаад хинэлэглээ. Гүнзгий амьсгалъя. Амьсгалаа гаргахтаа буулгалаа. Энэ удаа зүүн хөлийн гадна шагаагаар баруун хөл дээрээ тавиад хоёр гараа ардаа тулсан хүзүүгээ урт эмчээний гүнзгий амьсгалъя. Хөлийнхөө хол ойрыг өөрөө зохицуулаад
өөртөө тааруулаад эндээ үлдээ. Баруун гараа урагшин авчраад зүүн хөлийнхөө гадны ирмэгээс бариад хөлөө өргөлөө. Зүүн гараа харин хоош нь сунгалаа. Нуруугаа мушгаад харц хоошоо зүүн гарын үзүүрлөө эсвэл хойд хан руу өргөсөн байгаа зүүн хөл маань өвдгөөрөө бага зэрэг нугаларсан байж болно. Эсвэл тэнийсэн байж болно. Өөрт тохируулаад эндээ үлдээ. Алгуурхнаар зүүн гарыг урагшин авчаад зүүн хөлийн дотор ирмэгээс нь бариад нэг удаа хөлөө тэнэлгээд сунгалаа. Тэгээд амьсгалаа гаргахдаа газар руу буулгалаа. За нуруун дээрээ дээшээ хараад хэвтлээ. Хоёр өвдгөө нугалаад гуяа гизрүүгээ ойртуулад тэвэрлээ. За хоёр тишээ өнхрөөд аль болох нурууныхаа доод хэсэгт массаж хийгээд эндээсээ хоёр хөлөө дийлгээд аз жаргалтай хүүхдийн байрал руу ирлээ. За шагаан дээрээсээ хоёр гараараа барьж болно, шилбэн дээрээсээ барьж болно, эсвэл гадна ирмэгээс нь барьж болно, хөлийнхөө эрхий хуруунаасаа барьж болно. Хоёр тишээ өнхрөөд нуруундаа массаж хийлээ. Хүнзгий амьсгалаа. Биеийнхаа төвд голд ирээд хоёр хөлийнхөө улыг нийлүүлээд хуруунууд дээрээсээ эсвэл гадна ирмэгээс нь гараараа барьлаа. Эрвээхээ байрал шиг. За гүнзгий амьсгалаа. Хоёр хөлөө гараа доош нь буулгаад хамгийн сүүлийн байрал болох шавасана руу ирлээ. Бүх биеийнхаа булчингуудыг суллаад хоёр хөлөө хоёр тийш нь чигчийн хуруутай талаар нь газар руу хөндрүүлээд булчингуудаа суллалаа. За хөл, арцаг ташаа, гэдэс хэвлээ, нуруу, цээж гэд бүгд газар руу хүнд хоёр гар дээр хүнд юм тавьсан юм шиг газар руу хүндрээд хоёр мөрөө доош нь бөгөөд чихнээс хол хүнд толгой газар руу хүнд нүүрнийхээ булчингуудыг суллаа. Тухай тэнэлгээд хоёр хөмсгөө хоёр тийш нь суллаад нүдний алим дагц руу хүнд хацар сул за баруун тал руугаа эргээд өөрт хамгийн тухтай байрлалыг олоод хэвтээ. Алгуурхнаар удаанаар зүүн гар дээр тулаад дэше өндөөгөөд завлаад суулаа. Хоёр гараа цээжнийхээ өмнө залбирсан хэлбэрт авчираад та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсье. Талархлаа илэрхийлээд намасте. Дараагийн хичээлээр уулзцгаая. Түр баяртай.